Оюутны байрны овчин шар оюуны ороо бусгай явдал. Наяд оны төгсгөл үеийн улсын багшийн дэд сургуулийн оюутнуудын амны уршлага болсон одоо ч дурсагддаг олон сонирхолтой явдлууд байдаг нь овчин шар хочот оюунтай холбоотой болсон явдлууд бүлгөө. Нэрийг нь өөрчлөх шаардлагатайгаас оюун гэсэн болно. Одоо нутагтаа амьдарч буй энэ эмэгтэйн туулж өнгөрүүлсэн оюутан ахуйн он жилүүд нь онцгой сонин тохиолдлоор дүүрэн байсан гэхэд хэлсдэггүй. Багш оюутангүй л ам урсан дурсах аваа. Шалах самун гэхэд ч хаашаа, саваагүй гэхэд ч ямар юм. Нэг тийм бүсгүй байж үлээ. Ааш зан алаяаруу хил ам хурц тунгалаг бие ха бодлоос үл хагцмаар нэгэн бүлгөө. Хятадуудын хэлэлгээр тэр бомд ганцхан гэдэг шиг тэр цагийн үеийнхэн дотроо бараг ганцаараа гэхэд хэлсдэггүй нэгэн юм. Бүсгүй хүнд юу заяах ёстойг бүгдийг нэгэн биед цуглуулж төрсөн гэж түүнийг л хэлэх байх та. Эцэг эхээ хөөвөл баруун аймаг болчихдогч төрсөн газар усаар нь тоовлвол дархных гихтэн гарцаагүй бүлгөө. Дашрам дөгүүлэхэд дархнаас төрсөн үе үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэвэл зохилтой. Тухайн үед л мис байсан гэхэд хинч маргахгүй сайхан эмэгтэй л дээ. Тэр үеийн охид бүсгүйчүүд одоогийн шиг өмссөн зүйлснэрээ нэг их ялгараад байхгүй ч өнгө төрхөөрөө өөрийн ирэхгүй ялгарх хажаам. Нэгдүгээр курст нэгэн хөөрхөн охин ирснийг бусад курсын ах нар төдийгүй багш нар сэмхэн ярилцах аваа. Намрын ургац хураалтаар найрамдал сангийн аж ахуй явсан тэр үеийн багш оюутны харааг чимж сэтгэлийг гэгэлзүүлж байсан гэхэд болно. Зөвхөн сургуулийн багш оюутан бос орон нутгийн ирэм хүмүүсийн анхаарлыг ч татаж байлаа. Сангийн аж ахуйд ургац хураалтад явдаг жолооч залуусын санаа байвч сачи яахан хүрэх билээ. Хонгортон шаргалдах тариан талбайд жагссан оюутнууд хоолоо нийлүүлэн тэр үедээ л хийт болж асан саа мөнгөн хэрлэн дуугаа дуулцгаан будаа тариа хураах нь нэг ёсондоо эх орныхоо их ажлын хэсгийгч болон нугалж өгч байсан хэрэг билээ. Тэдний дунд овчин шар оюун зогсоод нөхөдтэйг хөг аялгау нэгтгэн дуулангаа ажилдаа шамтаж байваа. Ямар аавын хүү түүнийг өөрийн болгох бол гэсэн яриач хүртэл гарчээ. Яс юмн дээр тэр их хэрсүү хөхөд байсныг тэр үеийнхэн андахгүй. Ямар нэг болсон болоогүй юмд орооцолдоод байхгүй. Бусадтай нэг их дотонсоод сүйдэж болохгүй. Мөрөөрөө тэгс хийгээд явдаг нилээд хэрсүү мянган охтын нэгч гэмээрсэн. Их нүрэмгийн маш яриа мэт хэрнээ цаг нь болохоор бие салгаад явчихдаг онцлогтой гэж байгаа. Нийтийн бүжиг, дискотек энтерээр шагаануг гэхээс эргэлдээд байдгүй ч сонин. Оюутны намрын ажил эд дундаа орж байхад нэгэн яриа гарчээ. Хөвсгөлд арилж байгаад ирсэн хүрлээ гэхэртэй холбодох болов. Ажиглаад байх нэ үнэн бололтой. Хүрлээ хаана л байна тэнд үзэгддэг болж. Хүрлээ бол хэний ч хараа татамгүй хөдөөгийн нэг хөрслөг хүрэн бор ираагаад хоёр хүүхдийн аав гэж сонсогдоно. Хачин юм шүү. Очиж энэ олон эрсийн дундаас хүрлээтэй учир ургуулдаг гэж ирээд л ярилцах. Олны уг орто гэдэг юм хойно оюутнууд усанд орох, дэлгүүр явах хэрэгээр сангийн аж ахуйн төв ороход тэрээр хүрлээг ямагт даган явах бүлгөө. Яаж ч бодсон хамгийн хачирхалтай хэрэг энэ л байлаа. Тэр явдал тэгсхийгээд цагаандаа гарсан болохоор тэдний тухай нэг их ярихаа байжээ. Уйдсан бидтэй. Улсын ажилд даруулж нухлуулсан оюутнууд. Хичээлийн шинжил эхлэхэд тэр хоёр оюутны байрнаас хамт явах болсон нь хэвийн явдал байв. Айлч үеийн оюутны байранд амьдрал өөрийн жамаар өрнөдөг хуйлтай болохоор нэг их сонин зүйлч бас бишээ. Аль оюутан хамт хичээлдээ явахыг хэлж барахгүй. Тэгж байтал тэр хоёр түнжин хагарснаас энэ бүх түүх эхэлсэн гэхэд болно.
Хаанч явсан хамт байсан хоёр биенээ бараг харахгүйдээ тулжээ. Зарим нь ашигүйдээ. Ийм сайхан охин энэ хүрлээгийн юунд болох вэ гэж ирээд л ярьж гарлаа. Охид адтай болохоор учрыг нь олсон юм байх. Нэг шөнө тентхийн нэг оюутны бие муудаад түргэн дуудаж эмнэлэгт очих болоход хамт байдаг 3 охин нь хүргэх болжээ. Тэдний гараад иртэл мань оюун үүдний харанхуй коридорын буланд нэгэн үл таних залуутай тас тэрвэрлжсэн оцолдож байгаад тааралджээ. Энэ яриа тархахад үүдний жижүүр хүүхний хил ам бас их нэмэр болсон бололтой. Тэр явдал жил болж тэр хавийн болвоо гэмээр нэгэн сэсгэр шар залуу сургуулийн дотор байраар эргэлдээд салхаа байсан гэдэг. Оюуны ангийнхан түүний талаар юу ис ярих бэлээ. Оюун хичээлдээ ч сайн, охоонд ч сайн болохыг олны амд амьдсан яриа түүмэр мэд тарав. Охоондоо сайн гэдгийг нь хүрлэг орхисонтой холбож ярьдаг. Оюун хүн юм болохоор хин нэгэнд дотроо онгоотол ярихыг хүсэлгүй яах бэлээ. Ингээд ангийнхаа нэгэн охинд ийм ярьснаа тархаж түүнийг тун хүнд байдалд оруулжээ. Үнэн худал нь мэдэхгүй ч тэр ингэж ярьжээ. Би хүрлээ ахыг их хүндэлж явсан. Тэгээд ч эхнэр хүүхдтэй хүн тул элдвийн зүйлээс хол байх болов уу гэд дотонсон. Өөр хүн бол суй барыг гэд зовоох биз. Би багасаа л дэндүү дачаангой болчихсон юм. Нэг сараас илүү секс хийхгүй явж бараг чадахгүй дээ. Тэгээд их л амнаас болгоомжуулан хүрлээ ахыг төссөн хэрэг. Тэгтэл болж өгсөнгүй. Хүрлээ ах нөгөө ажилдаа даанч муу. Намайг өдөр шөнөгүй ноолохоос биш огт хангадгүй. Төрүүлээд өөрөө тавихаа л бодно. Би сүултээ бүр залхаад ирсэн. Манай хамаатай эгчийн гэр эзлэх далмаар хагас бүтэн сайныг тэдний өнгөрөөдөг байсан. Тэд хагас бүтэн сайнд барьцааны сангийн аж ахуйд байдаг аав ээжтэрээ байнга очдог юм. Хүрлээ ах усанд ч орохгүй, хэр өнөртүүлээд л салтаа самаар оролдоод үнсэж үнгээд л дайраа байдаг. Намайг бодоочтой гэхээр тэгнэ гिचгээд л таг мартан дахиад шиг хурдан тэгчгээд хөвтөд өгдөг. Би хажуудаа жинхэнэ дачаадаж өгдөг байлаа. Сүүлдээ хүрлээ ах бүр суй барыг ир тэнэгтээд болтгүй. Би уг нь анханасаа хэлдэг байсан. Хоёулаа сайхан найз ах トゥ хоёр байя. Би танд дасахгүй. Та тэгээд ч хоёр сайхан хүүхэдтэй эхнэртэй хүн амьдралаа өрөөд яах вэ дээ? Намайг нөхөрт гартал нэг ингэс хийгээд явж бай гэж тохирсон юм. Тэгсэн чинь тохироноосоо буцаад амар заяа үзүүлэхгүй болохоор нь болчихлоо. Арга буюу энэ залуутай тохиолдлоор танилцаад түр явуулдаж байна. Тэгээд ч яс юмн дээр түнд би үнэндээ тийм ч хайртай биш. Яаж ч утсан миний насны хань биш нь ойлгомжтой. Сансарт байранд байдаг юм. Нөгөө юмдаа гайгүй ч ээж нь миний охин гээд сүйд болоод мангартаад байдаг юм гих зэрэгээр ярьжээ. Хоёр хүүхдийн эцэг болчихсон сурцтай эрийг нөгөө юмар нь голохыг ботход их л тачаангүй золиг юм. Нэг сургаад өгөх юмсан гэх яриач гарчээ. Ингээд оюутны хагас жилийн шалгалт эхлэх үеэр нэг адал явдал дохиохон тэр. Овчин шар сургуулийнхаа хамгийн хатуу гэгдэх нэгэн багштай нэр холбогдоод эхлэх нь тэр. Бараг онц тавьдгүй багш юм байх. Ангийнх нь хамаг сурлах сайтай, онц гарчих хүсэлтэй оюутнууд түүнээс дайчхын төс болоод ч тус олоогүй юм байх. Бусад ангийн сур болсон оюутнууд түүний шалгалтад бүдэрцгээсэн тухай яриа гарсан нь аимшиг төрүүлж эхэлжээ. Арх уудаггүй, аргалж болдгүй багш гэж түүнийг хэлэх бизээ. Тасархаа оюутнууд хүртэл түүний шалгалтад 4 авчхаад уйлж унжиж харааж зүхэж яваа сураг гарна. Шалгалтч хаяанд иржээ. Ангийнх нь оюутнууд яадаг юм бэлээ гэлцэж байтал овчин шар санааг нь амраажээ. Гамба багшаас битгий айцгаа манай ангийг яах ч үгүй гэж их л итгэлтэй ярьсан байна. Шалгалт үнэхээр санснаар болж тэдний ангийнхан бүгд хүссэн дүнгээ авсан гэдэг. Гамба багш шалгалтаа их л ядарсан дүртэй эвшэн барин шуурхаа авсан байна. Тэгэхдээ түүнд тим тавих ёстой гэж урдаас товлсон мэт өнгөрөөжээ. Бас нэг сонио юм нь шалгалтын өглөө оюуна
Гамбаа багштайгаа бараг хамт ирсэн гэх бүлхөө. Хамгийн түрүүнд шалгалтандаа орчход яваад өгчээ. Уг нь шалгалтад энэ удаа нэрсийн дараалал урдаасаа орох ёстой атал хойноос нь оруулсан ч тийм учиртай байсан бололтой. Сүүлд нь ангийнхаа Алтаа гэдэг охинд ийн ярьжээ. Гамбаа багш тойм лекц орсныхоо орой намайг дагуулад гэртээ очисон. Ганц би юм билээ. Надаас унтахыг л хүссэн. Би ч өөрөө хүсч байсан учраас татгалзаагүй. Багш намайг ёстол идчих нь холгүй шүнжин ноосон. Хаа очиж хүрлээ ахаас хамаагүй дээр юм билээ. Сексттэй амиа бодохгүй. Элдвэр оролдож, илж таалж байгаад намаагч болгоод байсан. Харин байс хийгээд л танаа ангиас хин он цайн гарах ёстой вэ? Харж үзнэ. Ангийнхан чинь чамд баярлах хэсгээ өөртөө мэднэз. Харин хоёр нөхөрт дунд тавихаас аргагүй. Уг нь унагуул зохиолтой хоёр байгаа юм. Дадлагын хичээлд огт суугаагүй улсыг яалтаавэ. Чамтай нэг анги болдог азтай золигнооч юу? Багшийн чинь ихнэр эрх хичээлээ төгсч ирнэ. Свердловскийн багшийн сургуульд сурдаг юм. Алив наашир нэг амтлаад авъя гэх зэргээр цурам хийлгүй хонсон гэсдэг. Бас болоогүй. Багшийн эмих хачин. Толгой нь гжиг хүрмээр том мөртлөө уг руугаа нарийнхан гэж ирээд л ярьжээ. Түүний ачаар шалгалтаа амжилттай өгсөн нөхдөд нь түүнийг даангаа шалгалтаа тэмдэглэн Улаанбаатар рестораны хуйцаа идэхээр очиход овчин шар дуг нойрондоо дугжирч байсан гэдэг. Хүчээр шахуу босгож аваад ангаараа хуйцаа иdən арт кино театрт кино үзсэн шиг тэрхүү тэнгэрлэг өдрийг тэмдэглсэн гин билээ. Тэр өвлийн оюутны амралт эхэлж ихэнх оюутнууд нутаг нутг руугаа отоход яагаад ч юм хамгийн ойрхон гэртээ оюун хамгийн сүүлд харсан тухай нэг яриа бий. Гэрч бөгөөд Баатар нь манай курсын увсын Нима гэх эр билээ. Тэр нэг сонин зүйл ярьсанд үнний хувь бий гэж бодогддог юм. Увсын Нима онгоцны дасалбар шалгалтын хуваараас болоод хамгийн сүүлд бутсан цөөн оюутны нэг л дээ. Тэр маргаашийн онгоцоор нисэх болцоход ачаа бараагаа янзалсан шиг суутал хаалгыг нь хүн зохих дуулджээ. Зөвшөөрсөн дохио өгвөл овчин шар ороод ирчээ. Хүй, чи чинь яваагүй юм уу гэвэл зөвлөгөөнд ирсэн маргааш орой хамт буцна гэжээ. Тэгээд би хоол хийчгээд ганцаараа идэж чаддгүй хань болооч гэсэн байна. Дагаж орвол үнэхээр сайхан цовин хийж орхиж ирээдүйн гэрээ эзэгтэй болох бэлтгэлээ аль хэдийн хийсэн гэхээр амттай сайхан хоол байвгийн шүү. Аман ололгүй идээд гин тухай орсон мэт ойр тойрноо харвал нэг өрөөнийх нь охид бутсан тул ганцаараа гэдг нь ойлгомжтой болжээ. Азар заалны зурагтыг гууж авчираад өрөөндөө тавьчихсан байж. Сайхан хоолоор дайсан талархаад харуу болгон ундаа вафельхан авч өгөхөөр гараад ирсэн байна. Түрк хормөнгөний улаан ус Орос вафел авчирч дайлангаа хамт зурагт үзэхээр зэрэгцэн суужээ. Нэг курсын оюутнууд юу эс ярих вэ? Сургууль соёл, анги хамт олон, багш ажилчид гэдэл ярианы сэдв мундах биш. Нима эр хүн юм болохоор сүулдээ хүссэн ч, эс хүссэн ч сонирхоод эхэлжээ. Орон дээр нь зэрэгцэж суусан болохоор яриандаа хасны хуу, хандарсны хуу оюун наалж бариад сүйдгэн. Байдлыг сэм ажвал хоёр хөөхөн мөөмөрөө хавраг нэвт төөнхөн жигтэйхэн санагджээ. Саваагуйтан мөрөөр нь тэрвэл өмнөөс нь дүрлийтэл хөөхн аргагүй хараад эрвэхэр нүдэ эрвэлзүүлэн инээгээд цээжинд нь наалджээ. Жаахан балмагцсан Нима эхлээд баг зэрэг гацснаа өөрөөгөө татаад унсвал өмнөөс нь долооход хачин янаг байх юм гин. Хоёулаа ухаан самууртал озолцоод нэг мэтгэд ноололтох бэлэн болсон байж. Өнөө юм нь өмдөө цоо түлхэнд холгүй цовхчхон зовлонтой хийгээд жаргалтай алин болохонч үл ойлгогдсон байж. Бүтэх эс бүтхийг химэтлээ. Явдалтай охин гэж сонссон ч яадаг юм. Үзээ талдыг гэсэн бодлоо дийлэлгүй хаачих бай.
тайчиж эхэлжээ. Оюун ямар ч эсэргүүцэлгүй болчихсон гарын аясаар нь бөмбөрч байж. Тэр үед бэлгэвч түгээмэл байсан биш. Нүдээ та санаад л явчихаж. Биенийх нь булбраг хэлэхүү. Хөвөн мэд зөөлөн би хөвлцөөдөл доор нь ороод иржээ. Болтгүй бороо салтаантан тултал углаад орхитол нэгэнтэй агдасхийн хамт дуу алдан тас цэвэрч аваад хамаг байдгаараа доороос нь наалдан хоёр талыг нь бацаад битгий хөдөлгээд хөшчгөж. Ийм хачин юм үзээгүй тул гайхасхийн төр хүлээтэл гинт доороос нь түсхийтэл зохингоо хөдлөөчгээд нарийн ягаан хилээ булталцуулах нь тачаангуйн туйл гэлтэй ажээ. Ихэд тачаацсных уу, юм нь ихэд нурсных уу, хаяа шолхих чимээ гараад намтжээ. Нима жинхэнэ бүлэн гэж юу байдгийг үзүүлж өгөлгүй яах вэ? Сумын зааны зохиолтоор салтааг нь задартал зогсноо. Их л эд бах болгон ярьдагсан. Харин нэг онцлог нь дур тавихтаа хуураагаар уйлдаг хачин охин байсан гин билээ. Гинт юу болов гэмээр гингнээд эхэлжээ. Оюука, яасан бэ? Зүгээр үү гэвэл юм битгийэр хөдлөөч гэх юм гин. Иймэрхүү байдлаар эхний удаа янзалжээ. Зохионы дараа нэгт хөлөрсөн хоёр хүнжлүү сэвэнгээ хэсэг ярилцсан хөвцөн бөгөөд хоноод өглөөрт яваачтай хэмээн оюун өөрөө гуйсан байдгаас үзвэл нэрэл галзуу тачаангүй гэдг нь үнэн байх. Дараагийн ажлаа арын байрлалаас хийсэн бөгөөд бондгор хөөхөн бүксийг нь хэсэг ээлж таалж өгөөд зайдлаад авчээ. Эмнэн моршгол цогж өгсөн юм байх. Заримдаа тогтож байхын аргагүй бүлгэх юм гэн. Нөхөр нь болох амтан эхлээд жаргавч эцэстээ баахан зовхны гих бодол эцэст нь төрсөн байна. Тавантай ойрхон хичгээд байхтал нэхэх янзтай байсан гэсэн шүү. Шүнжин дээр дороо орж хончхоод өглөө эртлэн өрөөндөө ороод унтаад өгчээ. Хаалга зохиход сэрвэл өдрийн 12 цаг болж байжээ. Увсын онгоц 15 цагаас ниснэ гэсэн байхаа хоцрохгүй юу гэд оюун инээмсэглэн зогсож байж. Харуул хөнгөн нэмгэн хувцалсан байсанд игдүн хүрээд татаж уруулан хаалгаа цожлоод үг ганхихийн завдал өгөлгүй дотоожийг нь шот татан араас нь босоогоор нь нэг сайн авч өгөөд салахаас гүйцэтгэн гарснаа мань хүн ярих дуртай байж үлээ. Энэ мэдчлэн элдвтэй явдал олон тохиосон ч товчлохын дээр биз. Харин нэгэн дурсамжийг толиулах нь зөв болов гэж бодлоо. Өнгөрөн оцсон олон жилийн хугацаанд ажил явдлын далмаар Гамбаа багштайгаа ихэд дотносон бөгөөд хаяа зориуд уулзсан учирч оюутан ахуй цагаа дурсан ганц хоёр лонх юмны наан цаана гардаг бөгөөд нэгэн удаа тэр жилийн явдлыг тулгаж асуусан билээ. Багш маань гүн бодол дарагдсан байдалтай хэсэг бодол хийлээд ихийн ярьсан юм. Та нар 1-р курст байхад багшинч залуу халуун явжтэй. Гэргий болох хүн маань хойн сурдаг, ганц бие хэлэх үү, задгаач байж. Гэхдээ ажилдаа санаа тавьдаг муу бүтээгдэхүүн бидний хэлв. Улсдаа бэлтгэхгүй юмсан гэж бодож явсан цаг. Оюутнууд надаас их цэрвдэг байсан үе. Нэг өрөө ажиллаа тараад хардаг юм билүү хэмээн гарч явтал үүдэнд танаа курсын оюутан оюун зогсож байсан. Их нүүрэмгийн охин байсан. Багшаа, тараад явж байгаа мó гэхээр нь тийм ээ л гэсэн. Тэгтэл та аль зүг явах вэ гэд үг утсан. Их дэлгүүрийн чигт гэвэл зам нийлэх юм байна. Хамч явъя багшаа гэлээ. Би ч олон юм ботсонгүй. Цохиотрын талбай өнгөрөөд зам гарах гэж байтал намайг цугдаад авсан. Хоёулаа зам гарч яваад би бодлоо. Оройн хоолоо идэж аваад нэг мөсөн харъя. Маргааш шалгалттай юм чинь оюутан юм өсөж байгааз даачхыг гэж шийдээд хамт хоол идэхийг урьсан. Их л урайлгын зөвшөөрсөн санагдана. Төв шуудангийн арын гуанзанд хооллонгоо маргаашин шалгалтад хэрхэн бэлдэж буйг нь сонирхов. Бэлтгэл ерөөхдөө сайн, харин өнөөшөө жаал суумар санагдаад хамаатны ахынд очдог юм билүү гэд явж байна. Хамт байдаг охид маань шалгалтгүй болохоор унтмаар байна гэд байдаг юм гэсэн санагдана.
Яагаад ч юм би нэг мэдхэд тэгвэл манад очил доо. Чи шалгалт өгөхдөө бэлд. Би шалгалт авахтаа бэлтий гэлээ. Тэгээд их дэлгүүрийн хажуугийн номын сангаас хэрэгтэй номоо аваад харсан. Манайха улсын циркийн ойролцоо байсан юмдаг. Хоол идчихсэн болохоор идэх уух жаал жуул юм аваад очисон санагдана. Оюун хичээлээ давтаж би шалгалтаа бэлтгэхэр болоод ширээний хоёр талд суулаа. Хэдий өвөл байсан ч манай байр дулаахан тул оюун багшаа би халууцаад байна. Хувцас нөмглөе гэд гадуур хувцснуудаа тайлаад миний нэг цамцыг нөмөрсөн нь гинт өрөөнд үзэсгэлэнт хийгээд хөөхөн бүсгүйг бий болгож орхилоо. Та нар мэдэн дээ нэг их хөөрхий нийтгүй юу? Тэгэж инээгээд л юм хум асуугаад суусан нь сэтгэл гжигдээд болтгүй. Тэгээд элдвийн бодол хургаж эхэлсэн дээ. Хэдийгээр шин номоо шимтэн уншмаар байсан ч сэтгэл тогтож өгсөнгүй. Аргаа бараад хажуудан сунгаа номоо эргүүлж гарснаа санаж байна. Нэг мэтгэд бид хоёр толгоогоо бараг нийлүүлчихсэн сууж байв. Гинт тэсгэл алдаад тэрч авснаа сандаг юм. Тэр эсрэгүүцээгүй хөөрхий. Бүр сүлдээ багш шаваа мартаад босромог юмаа эхэлчихсэн байлаа. Би учир зүггүй унсаж өнгөж байснаа сандаг юм. Их хөөрхөн биетэйг нь хэлэхүү цээжинд хяраад нүдэ анчихсан надад өнсүүлж байж билээ. Би ихэд хүсэмжилж буйгаа хэлээд ор руугаа өргөөд алхачихсан. Ганц л юмнаас айж байлаа. Ингэж байгаад шаваа жирэмслүүлж орхих вэ гэж. Тэгсэн чинь тун туршлагатай нэгэн байсан шүү. Би эзэмтгэхийн өмнө хэлсэн юм. Чи жирэмсэн болчихгүй байгаа гэтэл би сайн мэднэ багшаа. Аюулгүй өдөр нь таарч байгаа юм. Манай ээж эмч хүн учраас надад багаас минь календар хөтлөх арга зааж өгсөн гэдэг байгаа. Ингээд бид хоёр ирээцээрээ алдсан гэхэд болно. Секс даанч сайхан амттай байсан шүү. Манай хүн өвлийн амралтаараа ирэх тул би нилээд сойгдчихсныг хэлэхүү. Дээр нь дэндүү сайхан амтан таалж байгааг хэлэхүү. Үгээр хэлэх аргагүй байсан. Оюуны уруул, хүзүүний булбраа гэдг нь хачин. Өдөн дээр л хөвтөж байгаа юм шиг санагдаж билээ. Байн дуу алдаад л үзээд байх нь гоё эсэ шүү. Их тачаангүй охин байсан санагддаг юм. Зөрөөдөл миний санааг уг санаж санаачлан гэж хөл гар ингээд өгөөч гэж байх шиг би болон үснээс нь нэг цэцгийн мэтүнэр хаан хийх нь намайг бүр масруулж орхисон. Секс дуусангууд шалдан босч шүршүрт орохыг нь харахтал хүсэл дахин төрөөд хачин гоё байж үлээ. Бараг бүжиг шахуу явж ирээд өвөрт орж ирэхлээд л би ихэндээ энэ ямар сэргэлэн охин бэ? Шалгалтаа хөнгөнд авчгаар сайхан төрснөө ашиглаж байна хэмээн бодсон ч мань хүн үнэндээ тэгээгүй юм бэлээ. Би үгийн далимд за багштайгаа оронд орсных маргааш ямар дүн аммаар байгаагаа хэлтэй гэвэл би болчихноо. Манай ангийн 3 оюутан л онц аммаар байгаа юм. Дандаа бидний давтлагыг удирддаг мундаг оюутнууд л та хичээлдээ ч сайн. Нийгмийн тусдаа хөдөлмөрч сэтгэлээр оролцдог юм. Бусд нь авах дүнгээ авахтал болно гэд их хэвлүүхэн бөгөөд шудраг загнасан шүү. Би хинхэнд ямар дүн тавьбал зохилтойг тэмдэглэж аваад бусдыг хоош тавьсан. Үнэндээ түүнтэй жаргаж авахыг л жухалчилсан хэрэгэлтэй. Тэр үед одоогийн шиг порно, эротик кино байсан биш. Энэтхэгийн алдарт сурах бичиг гэгддэг Кама сутраач байгаагүй юм штэ. Гадны ганц өөр сэтгүүлийн салан хуудас харуул их юм. Тэгтэл миний мэдгүй шахан байрлал санаачглан намайг бүр бажигдуулж орхисон доо. Сандал дээр намайг суулгаад өмнөөс харам ордож хийдэг аргыг тикет багш нь мэдэгтүүдээ. Практикт үзээгүй явсан үйл дээ. Тэгээд ч албан ёсны хантайгаа элдвийн байрлалаар хийгээд байлтаа биш. Тэр үед одоогийнхыг бодвол их даруй байсан нь үнэн шүү. Тэр байрлал тухайн үедээ шинэлэгт орлого яах вэ? Өмнөөсөө хараад наалтаа суучгана. Нэг их зөөлхөн хоёр хөх цээж тулаад халуун булбраа залуухан давсаг бие төөнөд байж үлээ. Бич байдгаараа нуруу турууг нь хилээд л жаахан доошлуулж үзгийг нь базалсан шиг хорвоогийн жаргал эдэлд сууснаа одоо ч тод санаж байна. Тэр маань өвөр дээр ёстой суналцаж өгсөн дөө. Тийм галзуу секс тэгэхэд үтсэн биш. Би ч бүр амтанд нь ороод тэр шөнө цурам шигээгүй. Тэгэх шаардлагач байгаагүй. Унтаж бартгүй л орчлон байхгүй юу?
Шүн дунд бүлээн шүшүүрт оронгоо босоогоороо бас хийсэн. Бидний үед усан доронгоо загас наадуулбал наалддаг гэсэн үг хаанаас ч юм бэ гарсан байж илээ. Тэр тухай ярьсан чинь та иймхэн юмд итгэдэг юм уу? Ямар хачин бэ? Би хэд хэдэн удаа үтсэн. Яадаг ч үгүй юм. Та харин миний бүсэлхийгээр сайн тэрвэрээрээ. Би таны хүзүүгээр тэрврээд тгий гэдэл үзээд байлаа. Нэрээ сонирхол юм билээ. Дээрээс бүлээн шүршүүрөө зөөлхөн илбээд ямар лаг байваа. Хананд налуулаад хийсэн гэсэн үг л дээ. Дараа нь жаахан амармаар санагдаад орондоо орсон ч болжмор мэдчиргээд унтуулаагүй. Дээр гусаж гарч ирээд л эргэлээд байхыг нь яана. Тийм халуухан хүүхэн цөөн үзчтэй. Заримдаа их нартайгаа хийж байхдаа түүнийг бодоод бодлоосоо их айдаг байлаа. Бид цааш нь нэг их зуралдаагүй болохоор хэл амж их гараагүй. Тэгсхийгээд өнгөрсөндөө танай ангийнхан л гадарлсан байх. Тэр өглөө бит хоёр манахаас гараад шууд хамтдаа очиж би шалгалтаа аваагүй юу? Яг шалгалт авч эхэлсэн чинь нойр хурч ившээглгээд шараа болох төгсөн шүү. Шалгалтаа шуудруулж өгөөд харж амарсан да. Дараа нь хаяа бодогддогч би хүсээгүй юм. Надад халаасны найд бүсгүй байсан л да. Тэгэхэд одоогийн шиг нэг их ашиг сонирхол хараад байхгүй л дээ. Хин хинийхээ хэрэгцээг л боддог юм. Орос хэлний дээд сургуулийн Болормаа гэдэг багш бүсгүйтэй ойлголцдог болохоор тэгээд байх шаардлагач байгаагүй. Болормаагийн нөхөр болох хүн Одессийн цэргийн тусгай дунд сургуулийн төгсөх курсын курсант залуу байлаа. Тэр үед гадаадд сурдаг эхнэр нөхөртэй хүмүүс энд давхар амрагтай байдаг нь бараг хууль байлаа шүү дээ. Одоогийн шиг буудал энтер байсан биш. Над чиг ганц бай хүмүүст л амар байсан бах. Бусдад нь амрал цуслан хоёроо л хүлээн шүү дээ. Амралтын газар л хаа очиж нэг ёсондоо нийлүүлгийн газар байсан гэхэд болно. Их хатаггүй юм болдог байсан да. Гэр бүлгүй хүмүүс ханиахахаар амралтад явдаг байсан гэхэд хэлсдэггүйгээд яриагаа өндөрлсөнсөн. Халуун хүнжил сувг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.